Сургуулийн сурагчид боолчдын эсрэг уриалгацсан бичжээ. Бид бол Йонгван охидын сургуулийн сурагчид. Бид боолчдыг эцэс болгохыг дэмжиж байна хэмээн сурагчид хэлж байна. Одоо энэ сургуулийнхан бүгдээрээ орчин үеийн боолчдыг эцэс болгохыг зорж хамтлан ажиллана. Орчин үеийн боолчлол хаана оршиж байна вэ гэж багш асууж байна. Англи хэлний багш Элизабет Прут орчин үеийн боолчлолын талаар сурагчдтайгаа ярилцахаар шийджээ. Та нар өмнө нь дэлхийн орнуудад боолчлол байсан гэдгийг мэддэг байсан уу гэж багш асуухад сурагчид үгүй гэж хариулж байна. Сурагчид энэ сэдвийг маш их сонирхож байгаа. Ялангуяа дэлхийн улс орнуудад боолчлол оршиж байсан гэдгийг мэдэж авч байгаа нь тэдэнд их сонирхолтой байгаа юм. Тэд интернет ашиглан энэ талаар уншиж судлаад эхэлсэн. Боолчлолыг эцэс болгоход тусалж болох янз бүрийн арга замуудыг тэд судалж байгаа. Йонгван охидын сургуулийн эрхлэгч Хасяк Хо хэлэхдээ сургуулийн сурагчид хичээлийнхээ хүрээнд хүчин, хүүхэд хүчирхийлэх, хүний наймаа гэх мэт асуудлуудын талаар мэдэж авч байгаа. Тэд энэ компанид ажлын хүрээнд өөрсдийн дуу хоолойгоо хүргэхээр шийдсэн гэсэн байна. Сурагч Лихийн энэ хэлэхдээ асуудал юу гэхээр олон хүнд энэ талаарх мэдлэг мэдээлэл байдаггүй. Тиймээс би өөр сургуулиудад сурч байгаа найз нөхөдөө орчин үеийн боолчдын талаар ярьж чадна гэсэн байна. Харин сурагч Ли Жион хэлэхдээ би эхэндээ үнэхээр гайхсан. Яагаад гэвэл би өмнө нь хизээж энэ асуудлын талаар сонирхож байгаагүй. Орчин үеийн нийгэмд боолчлол байдаг гэдгийг ердөө анзаардаггүй байсан гэжээ. Өмнөд Солонгосын Кунсан хотын Йонгван охидын сургууль нь сайн дурын ажил ихээр зохион байгуулахаар алдартай юм байна. Сурагчид эмнэлэг болоод асрах газруудаар тогтмол очдог. Саяхан тэд эд эрхтний доноруудыг уриалсан үйл ажиллагааг маш амжилттай зохион байгуулжээ. Сургуулийн сурагчид асрамблын газрын хүүхдүүдэд урлагийн тоглолтоо сонирхуулсан байна. Тэд түнчлэн гадны улс руу ч явж тоглодог гинэ. Охидын сургуулийн хэрэгжүүлэх дараагийн төсөл нь орчин үеийн боолчлыг эцэс болгоход туслах зорилготой юм байна. Хүний наймаа бодиттой оршисоор байгаа энэ үед энэхүү аюултай гэмтэргийн талаар сурагчдад зэгцтэй мэдээлэл өгөх нь хүний наймаанд өртгөөс сэргийлэхэд тустай юм а.